Хангай нурууны шувтрах, орхон гол, тамирын хөндийн булаг шанд, аршаан ус, хөгжүүн орхины хөвөө даган орших, Ахтын төвөргөн айргийн шуугантай Архангай аймгийн хотонд Цэнхэр сумдыг эргэх 4 цаг нэвтрүүлгийн уран бүтээлчид бидэд зориулав. Эргэх 4 цаг. Архангай Цэнхэрийн халуун аршаан гэвэл хүмүүс андахгүй. Харин нутгийнхан бол цагаан сүмийн гол хэмээн нэрлэдэг. Эрт үеийн сүм дууны төөрийг бэлэгшээж ийхүү нэрийдсэн гэлтэй. Цэнхэр сумын зон олон эртнээс нааш нүүдэлчин ахуйгаан хадгалж сүү цагаан идэ боловсруулах арга ухаанаа үе дамжуулан өвлүүлсээр иржээ. Айраг, ааруул, ээзгий, өрөм зэрэг цагаан идэн зөвхөн хүнсний хэрэглээ төдийгүй орон нутгийн иргэдийн амжиргааны чухал их үүсвэр болсоор байна. Архангай аймаг гэхэр хүмүүрийн санаанд хамгийн түрүүнд сүү цагаан идэ бодог. Тэгэхээр иргэдийнх нь амьдрал, хүмүүсийнх нь хийж байгаа ажил бол яалтчгүй сүү цагаан идэтэй холбоотой. Сүү цагаан идэгээ боловсруулж та яг юу хийж байна? Уламжлалт цагаагаар боловсруулаад төрөлөөрийн л цагаан идэ идэг. Одоо ингээд зөөхөөр ингээд хайламт хийж байна. Энэ бол ааруул, ээзгий, башлаг, аарц түүхээс үгээ гашилгаад сүү уруудж хэлхий. Тэгээ төрөлөөр идэ нэ. Тэгээ зах зээлд нэглэлтэй. Яг авдаг хүмүүс нь одоо танил болчоод ирээд авчдаг болсон. Танах бас одоо түрээсээр гэр ажиллаулдаг юм байна зуны цагаар. Тэр энэ бол бас их сонин шийдэл шүү дээ. Тийм манайхных олон гэр ажиллаулдаг маань цөөхөн яг хүүхдийн сургалтын төлбөрт юу нэмэр болгохгүй нэг хэдэн гэр ажиллаулдаг. Тэр их хүмүүс ирж байна. Хотын эмээ өвнөр хүүхдээ аваад нөгөө малчтын дээр гэр дүрсгээд ирдэг байхгүй хүүхдүүдээ харангаа. Гэрийн бэлдэж өчөөд юуг нь ячдаг. Нэг литр сүү, нэг 2 литр тараг өнгөө өдөрт нь өчтдөг. Тийм л үдэж байдаг. Тэг өөртөө бол хоолойдтойгоо ирэл тийм ачдаг. Ер нь одоо жилд дунджаар хичнээн хөглөж байгаа. Яг зуны 3 сард хүмүүс янз янз л та тэгээд зарим нь 7 хоногоор, зарим нь сараар тэгэл хүнээс л болно л доо. Олон хоногоор авах тусам хүн цөөхөн амарна. Цөөхөн хоногоор амруулж амрагчт нь арай олныг аваад амраачдаг. Тэгэл амраа. Малчууны ажил бол нөр их. За ажлын хажуугаар бас олон ажлыг зэрэгцүүлээд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор бас энэ ажлыг та бүхэн эрхэлж байна. Сүү цагаатыг боловсруулаад тэгээд нэг хідэн төгрөг болгоод яхаар хүүхдүүдийн яг хэрэглэх хичээлээ хэрэглэл тэгэл юм монд нэг хэрэглэлтэй говтон суннаар гэл. Цагаатынс чинь өгнө их ашиг олддог шүү. 2 дөгч түүхийд өгнөг үйдлээ. Төрийн бодлогоор дэмжээд өгвөл нэмэртэй юм хэмээн ярих малчин цөөнгүй. Энэ нь шийдвэрлэл зохих асуудлын нэг хэдий ч нөгөө талаар сайл алталгүй хөдөлмөрлөж сүү цагаан идэгийн боловсруулан ашиглаж байгаа нь арын сайхан Хангай нутгийнхны давуу тал юм. Байгалийн үзэмж, түүх соёлын арвин дурсгалаараа онцлог энэ нутагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлал, дотоодын шилжилт хөдөлгөөн, мянганы замыг дагсан урсгал нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрөл эрс ихсжээ. Үүнийг дагаад газрын хүртээмж, өмчлөл ашиглалттай холбоотой асуудлууд Цэнхэр сумын иргэдийн дунд маргаан дагуулсаар байгаа юм. Газар олголт өмчлөлттэй холбоотой танаа суманд ер нь ямар асуудлууд гарч байна? Юунаас ер нь үүдэлтэй юм бэ? За ер нь газар олголт өмчлөлттэй холбоотой бол 2014 онд одоо сумын хөгжлийн ерөнхийлөгөөг шийдсэн. Тэр нь бол 20 жилийн хугацаатай. Яг тэр хийгдсэн төлөвлөгөө маань ер нь бол одоогийн байдлаар дууссан байна. Тэгэхээр шинээр сумын хөгжлийн ерөнхийлөгөө хийх шаардлагатай байгаа. Энэ дээр болохоор өмчлөлийн газар одоо сүүлийн үед иргэд их хүсэлт өгж байгаа. Энэ дээр ямар ч сумын хөгжлийн ерөнхийлөгөө ирэхэд сум орон нутгийн төсөл мөнгө төгрөгөө тавиулсан. Тэгээд тэр тендер зарлаа, тендерт нь одоо компани төр шалгарч орохгүй л байгаа. Ер нь бол тийм асуудал. Тэрнтэй холбоотой ер нь сүүлийн 3 жилийн хугацаанд ер нь газар олголт хийгдэг байна. Хэрвээ хөгжлийн төлөвлөгөө хийгдчих юм бол ер нь олголт бол цаашаа хэвээгдэнэ л гэсэн. Газар олголтын маргаантай холбоотой иргэдийн дунд бас их асуудал байна. Жишээлбэл ямар асуудлууд зохиолж байна? За газар олголттой холбоотой маргаан гэх юм бол урд өмнө хийгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй, төлөвлөгөөний цогтой газрыг олгоцсон. Тэгээд төлөвлөгөөний цогтой дуудлага худалдааныхаа одоо мөнгийг төлөөгүй. Тэгээд бас давхцалтай олгоцсон газрууд ийм зөрчил маргаанууд ер нь нэлээд их байгаа даа. Энэ нь бол зөвхөн одоо яг тулгандаад байгаа асуудал биш. Үеийн үед ийм асуудал байгаад
одоо хаана ямар хүчин шалтгаан байна вэ гэдгийг мэддэхгүй юм асуудлууд бас байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь бол төлгөөнд орсон газрын байршил нь тодорхойгүй одоо тухайн байршил дээр нэг байршил дээр 2 3 газар давхцаж олгох ч юм уу нэг тиймэрхүү асуудлууд байгаа. Энийг бол ямар ч гэсэн тэгээд сумор нутгийнхаа хувьд бол нөө ерөнхий дээд газараасаа ер нь мэрэгжил арга зүйн зөвлөгөө аваад ингээд ер нь зөрчлийг арилгахаар л ажиллаж байгаа юм. Шийдлүүд нь жишээлбэл юу байж болох вэ? Энэ шийдэл дээр ер нь бол зөвлөгөө зөвлөмж авсаа одоо сумаасаа нэг ажлын хэсэг гаргаад ер нь энэ зөрчлийг арилгаал гэдэг ийм шатн дээр л явж байгаа. Иргэд ер нь өөрсдөө яг газар олголт өмчлөлтөй холбоотой ер нь мэдлэг хэрвэдэг юм бэ? Энэ тал дээр ер нь бол иргэд яг мэдлэгтэй хүмүүс байгаа, зарим бас мэдлэг мэдээлэл олж авч чадахгүй хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь цахим сүлжээ энтрээс бол мэдээлэл бол авдаг байх. Одоо харьцангуй цахим систем өгчсөн хүмүүс цахим сүлжээ тийм тэндээс бол мэдээлэлүүд ер нь хангалттай авдаг байх л гэж бодож байна. Ийхүү 6000 орчим хүн амтай Цэнхэр суманд хүн амын өсөлтөд төвлөрлөөс үүдэн газрын хүрэлцээ өмчлөлийн асуудал үүсэж байгаа бол Хил залган орших хотонд суманд бэлчээрийн ашиглалт тариалангийн талбайн зохистой зохицуулалттай холбоотой бэрхшээл тулгараад байна. Цэнхэр хотонд суманд хүн ам газар нутгийн онцлогоор ялгаатай. Хангай нурууны их уулсын зүүн захын шувдраг, Орхон голын хөндөй 60 голын сав газарт Архангай аймгийн хотонд сум оршдог. Тус сум нь 4000 гаруй хүн амтай бөгөөд газар нутгийн хувьд өргөн уудан бэлчээртэй газар тариалан эрхлэх боломжтой бүс нутагт багтдаг. За танах бол одоо тариалангийн бүс нутаг. Ер нь одоо тариалангийн хичнээн га талбайтай одоо хэдэн үеийн ер нь ашиглаж байна? 6 багтаа манай сум 6 багийнхаа 2 багт нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. За тэгээд нэг 4000 гаруй га талбайд газар тариалангийн зориулалтаар олгогдсон байдаг. Тэгээд 6 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Жилдээ нэг 2000 га талбайд тариалт хийж нэг 2000 талбайд уран шийдэг. Юу тариалж байна? За манай аж ахуй нэгж болохоор дандаа Улаанбаатар тариалдаг. Тэгээд төмөс хүнсний ногооны зориулалтаар нэг 12 га газар байдаг. Тэрэнд нь сумын иргэд хүнсний ногоо тариалдаг нэг 14 иргэн тариалт эрхэлдэг. Малчид тариаланчдын хооронд ер нь ашиг сонирхлын зөрчил байдгүй. Ер нь ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авч зохицуулдаг юм? Малчид тариаланчдын хооронд л зөрчил бас байна. Одоо намар ургац хураалт эхлэх ажлаар тариалангийн талбай руу малчид нумалаа оруулах тиймэрхүү асуудал бас гардаг. Тэгээд тэрийг нь одоо бид нар болохоор нэг мэддэг хуудасаа өгөөд явдаг. Тэгээ ерөнхийдөө тэгэл бүр болохгүй үйлдэл гарвал дээшээ шатны байгууллагт өгөөл арга хэмжээ авч явдаг та. Газар тариалангийн талбайтай холбоотой ер нь ямар асуудлууд гарч байна? Одоо тариалангийн тийм зөрчилтөө гэвэл одоо манай аж ахуй нэгжүүд бас зөвшөөрлөгдсөн талбайгаас гаднашаа жилийн жилд одоо нэг талбайгаа тэлэх ч юм уу тиймэрхүү асуудал бас ажиглагддаг. Энэ газрын хөрсөнд тарьсан бүхэн ургаж идээшилсэн мал сүрэг түн бумараан өсдөг хэмээн нутгийнхан бахархан ярьдаг. Гэвч тариалангийн талбай тэлхийн хэрээр бэлчээрийн эдлбэр хумигдаж малчид тариаланчдын хооронд газар ашиглалтын зөрчил үүсээд байгаа юм. Өмнө нь чөлөөтэй ашиглагддаг байсан зарим нутаг тариалангийн зориулалтад шилжснээр малын бэлчээрийн хүрэлцээ багасжээ. Би энэ нутагт одоо тэгэл хүүхэд насаас ахвал өдийг хүртэл мал амьдарч байна та. Тэгэд энэ нутаг оронд минь дээгнээ тариа тарьжил байсан байлээ бидний багсаг байгаа. Тэгээд одоо болохоор айл нэгтсэн мал нэгтсэн байхад ингээд тариа тарих гал бид нарыг бас ингээл малын бэлчээр буулгацахгүй. Яг тийм хэцүүдэл байгаад. Одоо жишээлбэл бэлчээрийн хүрэлцээ багасж байна айл нэгтснээс болоод за газар тариалан эрхэлж байгаатай холбоотой тариан талбай бас тэлээд байна. Одоо нэг 3-4 жилийн өмнөөс энэ 200 га гэсэн энэ хагацсан байгаа пол энийг тариал тэгэл энэс хойш одоо энийг нодлон бас намар ингээ зогоон татсан байгаа. Тэгээд саяхан энэ манайхны одоо ингээ голоон дагаа тусдаг айлууд 200 м зайтай тусдаг. Тэгээд энэ голоо урд нэг хэд бас нэг 30 хэдэн га гэсэн. Тэрийг саяхан хагалах гэдэг малчд эсэргүүцээд болиулсан. Тэгээд одоо
ер нь яах юм цаашдаа тэгээд одоо тариалан тэм зөвшөөрөлтөй байдгийн болов тэгээд малцтан тэгээд хэрвээ тариагаа тарьчвал малцтан тэгээ яах юм мал нь айлын чих болохоор мал нь их тэгээ бэлчээргүй болчиход байна. Бид нар бол бэлчээргүй болохоор одоо тэгэл өвдөж хэцүү юм байна шүү дээ. Тэгэл өвлийн цагт хичнээн сая төгрөгөөр өвтөжэл аваад тэгэл малаа нэг ондуулгаал үзээ зүтгэл тэгэл байх юм дөө. Яг одоо хууль бусаар үйл ажиллагаа явуулж гэнэ үү эсвэл хуулиараа яг газар тариалангийнхаа талбайг тэлээд байна уу гэдгийг явж судалж үзсэн үү? Бид нар бол тийм ёстой үзээгүй. Саяхан тэр газар хаглах гад бүр ирээд худаг хугацаа гат бид нар зогсоосон юм. Тэгсэн чинь бичих баримтаа гаргаад гэсэн чинь яг биендээ бол яг авч яваагүй байгаа л гэдэг. Тэгээ бид нар л ямарсан болиулсан тий нутгаа иргэд тий. Энэ газар тариалангийн талбай эрхлэх зөвшөөрлийн ер нь хаанаас өгдгийг сумрын нутгийн удирдлагатай мэдэгдэхээр одоо ямар шийдэл өгөх вэ? Бид нар харин яг тэгж нарийн яагаагүй тэгэл сумын удирдлагууд л мэддэг шиг байл шүү дээ. Сая бол манай энэ файлыг хаглах гэдэг ингээ яхад манай багийн дарга улаан чулуу багийн дарга тэр маань зайлвал мдээгүй байхад би уцаар ярьсан чинь хаа юу яриад байгаа тийм байхгүй шүү дээ. Өөрөө дахгүй чи царин тэгээ бид нартай ярилцаж болиосон юм. Тэгэхээр одоо тэр хаанаасаа тэр зөвшөөрлийг нэгдэг бид нар сайн мэдэхгүй лээ. Одоо цаашдаа дахиад үргэлжлүүлж ингээ ойл хаглах гад ирвэл ер нь ямар арга хэмжээ авах вэ? Одоо тэгэл бид нар бол хаглуулахгүй л гэж үзээд байгаа юм. Ер нь одоо энийг зогоон татсан байгаа энийг бараг 200 гэдгаа гэсэн энийг одоо тэгэл хаглана гэж найдлаа 9 сарын 1-нд биш хадлангийн үеэр үлээ. Ингээ зогоон татсан байсан. Одоо энийг тэгсэн одоо бид нар болиулна гэж бодож яг хуулиараа тэг яах юм мэдхгүй. Малцт нь хэрвээ энэ хагалчвал одоо тэг малаа хайсан бэлчээх айлууд нь хаана өвлж хаана тусах юм хэцүү байна. Одоо ингээ энэ Тэмүүзэн чинь энэ одоо энэ аамын чинь Тэмүүзэн гэдэг газар баггүй. Тэгэл энэ чинь яг бэлэн замаас дээшээ өгсөд нэг 15-6 км. Энэ 15-6 км-ийн дотор 60 гаруй далаач айл байдаг. Тэгээд тэр далаад айлын хамгийн бага малтай айл гэхэд нэг 2-300 гад малтай. Тэгэл өчнөө 1000-т малцсангууд би. Тэгэхээр одоо энэ малын бэлчээр хэцүү болчихсон. Ийм нөхцөл байдал нь цаашид бэлчээрийн зохистой менежмент, газар ашиглалтын уялдаа холбоог сайжруулах бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай хэлтгэн. Асуудал үүгээр зогсохгүй. Үлдэж байгаа бэлчээрт малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн дааз хэтрэх, ургамлын бүрхөвчд оройтох, хөрсний илэгдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн төдийгүй байгаль орчны хувьд ч анхаарал татах асуудал юм. За манай нутаг бол тал хээр хосолсон л одоо газар нутаг байгаа. Тэгээ яг төв зам дагуу гадаад хотуудын жуулчдууд их дайраа өнгөрч явдаг. Танаас өмнө ер нь байгаль орчны нөхцөл байдал ямар байна? Сүүлийн жилүүдэд гарч байгаа том өөрчлөлтүүд ер нь юу байна? За дэлхийд цаг агаар өөрчлөгдөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бол салхи шуурга их болдог. Элсний нүүдэл их ажиглагдж байна. Сүүлийн жилүүдэд бол. Тэгээ үнийгээ дагаад одоо бэлчээрийн одоо төрөл зүйл, ургамлын төрөл зүйл ургахаа багасаад бэлчээр л одоо өмнөх жилүүдэд гүйцэх хэрэг одоо тийм нөхцөлөд л ургалт бол багасч байна. Байгальд ер нь мал аж ахуйн хэрэг их нөлөөлж байна гэж таарч байна. Малын тоо толгой бас нэмэгдэхийн хэрээр одоо тэгэл бэлчээрийн даац одоо хэтэрчил байгаа л гэсэн үг. Тал хэрдээ бол одоо хөөвөр бургалтаад бол одоо ер нь л одоо малын хамар хотох өсвөр нь багасаад байна л гэж. Байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бас нэг гол хүчин зүйл бол хог аягдал. Танаас өмнө хувьд бас ингээд яваад ажиллаж байхад нэлээ их хог хаягдaltaй харагдаж байна. За хог хаягдал бол одоо бас л төв зам дагуу байдаг сум манах уулын хөндөө бол хогийн цэгтэй тэрийгэ тойрлоод бол хашаа барьсан байгаа. Тэгэл одоо хашааны хоёр талтай хаалгатай. Тэгээ тэрнийхээ аман дээр нь одоо гарч ирэнгүүт л кош машинаар түрээ дотгосон хийдэг. Тэгэл яг жил болгоом бол төрийн албаа агчдын хүчээр одоо энэ гол дагуу болон төв зусмал зам дагуу одоо ингээд хоримтлогдсон хог хаягдлыг түүж хогийн цэгтэй хайж шатааж барьдаг. Иргэд бол нөхцөл байдал тийм л. Тэгтээ яг одоо өөр иргэд бас энэ гууж алгах гэх юм уу одоо энэ хуучин зам одоо засмал зам тавихад ашигласан карьер мэрэр тиймэрхүү газар нөхцлүүдийг дагуулад одоо өөрсдийнхөө ахуйгаас гарч байгаа хог хаягдлыг шууданд хийгээд хайж байгаа нь бол одоо байгаль орчныг бохирдуулж байгаа бас л нэгэн
нөхцөл байдал болж байна л. Иргэдийг хогийн цэгт хайж сурах, хогоо ангилах, за иргэдийн бас хандлагыг одоо дээшлүүлэх, нэмэгдүүлэх тал дээр ер нь ямар ажлууд хийгдэж байгаа вэ? За тэр талаар яг ерөнхийдөө цахим орчноор дамжуулаад хог игдлүүд хогийн цэгт хаях гууж алга одоо дагуу бити хаяар эндээс одоо иймэрхүү газарууд хаях юм бол малын бэлчээр нэгдүгürt одоо бохирлогдно. Хоёрдугаар тэндээс одоо халдварт өвчин гарах эрсдэл. Гуравдугаар одоо байгаль орчны одоо өөрсдөө бохирдуулж байгаа л хэсэг. Энийгээ дагаад халдварт өвчин гарах янз янзын эрсдлүүд их л байна. Бэлчээрийн доройтол газар ашиглалтын тэнцвэр алдагдсан гэх асуудлын зэрэгцээ сумын төвийн хог хаягдлын зохисгүй менежмент нь орчны бохирдлыг нэмэгдүүлж, улмаар халдварт өвчин гарах эрсдлийг бий болгож байгааг байгаль орчны мэргэжилтэн онцоллоо. Эргэх 4 цагийн эргэлтэд эдийн засгийн их үүсвэр болсон Эрдэнэт мал сүргээн өсгөн үржүүлэх гэж явсаар өөрийн биеийн умартдаг хүмүүс бол малчид. Хаяа нэг сумын төв ордогч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж тэдэнд хомс хэвээр байна. Одоо хүн бүл хүрэлцээгүйгээс цаг наргүйгээс малчид эрүүл мэндэд нэг анхаарах нь төдийлөн хомс байдаг штэ. Ер нь бага шүү дээ. Хэрнэл явж чадахгүй хэдэн мал гэж ирсэн. Тэгэхээр уяатай юм шиг л байх юм чинь хэдэн мал хаа юунд. Ер нь сүүлд хизээ имлэгт үзүүлв та. Нодлон нэг өвцсөн байна. Хотоор ч нэг өвцсөн би. Манай нэг дүүнэр байдаг тэд нар бэлзээ сайн гэдэг нь дүүд. Тэр ирж та нэг хөвтөдөх гэж байгаа. Тэр гүчээр очлог өвцсөн шүү дээ. Ер нь нэг их өвдөөдөл байхгүй бол нэг тоохгүй яваад л байдаг шүү дээ тий. Тэгээ тоохгүй. Тэр явж илээ яг нөгөөдөө чинь нэг цаг наргүй ингэж явж байгаа юм чи ядарж байгаа гэр нэг хөвтөд аваач л тэр дуудаар тэр хөвтөлсөн. Би нойдны нэг сард л нэг юуны цэргийн госпиталд хэвтсэн дээ. Тэрнээс хойш цүлээгүй яваад. Өөрөөр нь хэмлэх домлогоор яваад байдгүй. Хүнд өвчин тусчихгүй л бол тэр бүр эмнэлэгт үзүүлдэггүй. Манай хөдөөнийхэн бол юу ч өвдсөн мэддгээр парацетмол л уучдаг шүү дээ. Тэгээд болоод л байна хэмээн хээвник ярих малчин цөөнгүй. Эрүүл мэндийн ноцтой асуудал гараагүй гэхээс илүүтэй өөрсдийн хинэггүй зан хүн хүчний хомсдол малаан орхих боломжгүй байдал. Сум болон аймгийн төвд удаан хугацаагаар эмчилгээ үйлчилгээ авах нөхцөл хязгаарлагдмал зэрэг шалтгаанаас үүдэн эмнэлэгт тогтмол хандах нь ховор. Үүнээс гадна эдийн засгийн боломж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдал зэрэг хүчин зүйлч нөлөөлж байгааг үгүйсэх аргагүй. Харин Цэнхэр сумын хувьд иргэд малчдаан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн нь цаг үеэн олсон олонний талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болж байна. Манай Цэнхэр сум бол 6000 орчим хүн амтай. Тэгээ 6 багтай. Ер нь бол манай аймагт одоо хамгийн олон хүн амтай сумуудын нэг гэсэн. Тэгээд ер нь бол бид өнгөрсөн жил ингээ эрт дэлгэрүүлгийн үйлслийг 6 баг дээр хийсэн. Тэгээ энэндээ бол одоо ер нь бол өвчлөлийн гол бүтцийн хувьд бол зүрх судасны өвчл бол ялчгүй одоо өндөр байдаг. Дээрээс нь бас энэ ходоод эцэд бол одоо элэгний эмгэгүүд бас нэлээд онцлогддог юм талтай байдаг. Малчид одоо малаа орох боломжгүйгээс цаг наргүйгээсээ болоод эрүүл мэндийн анхаарахгүй орхигдуулах тохиолдол их байдаг. За танаа сумын хувьд бол улсын эмнэлгээс хотоос эмчнэр авчираад малчдынхаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрт дэлгэрүүлгийг хийж байгаа гэдгээрээ бас их онцлогтой байгаа шүү дээ. Хөдөө суманд одоо мал дээр байгаа ялангуяа алслагдсан багууд дээр байгаа иргэд бол энэ эрүүл мэндийн сүмжийг авахд хүндрэл өршөөл байдаг. Бид өнгөрсөн жил ингээд 6 багийг багийн төв дээр өчиг дэлгэрүүлгийг хавдар судлалын институтад хамтраад ингээ хийсэн. Энэ нөр ачааллуудын хувьд бол тэгэхэд 2 жил юм уу 3 жил тутам ингээд хэвлэгийг яхад харуулаагүй хүмүүс зөндөө байна. Аймгийн төв рүү орж үзлэгт ороогүй ч хүмүүс байна. Тэгээ энэ хүмүүсээ багийн төв дээр нь очиж энэ үзлэгийг хийснээрээ бол одоо дараа учрах эрсдлийг хамгаална. Дээрээс нь хавдрын өвчлөөс сэргийлнэ. За ер нь бол энэ бид нар өвдсөн хойно биш өвдөхөөс өмнө одоо өрсөн сэргийлэх үзлэг чиглэл дээр бол нэлээдэлгүй анхаарч ажиллаж байгаа гэсэн. Яг эндээс бол хамгийн их анхаарах нь одоо бид 6000 хамаг өнгөрсөн жилийн үзлэг хийхэд нойр улчирхай хавдрын эртний одоо хагалгааг онцлогдоод аймагтаа ингээд хагалгаанууд хийгдсэн тохиолдлууд байна. Илэгний хавдрын асуудал аймагтаа хагалгаа нь орж байна. Ер нь бол асгцсан бүсийн иргэдийг аймаг орон нутгийн төв дээр усан асуудлын шийдэгдэлээр сэтгэлгүй анхаарч ингэж ажиллаж байгаа. Энэ дээр бол сумын хурал, сумын засаг дарганы тамгын газрын зүгээс ч гэсэн одоо нэлээдгүй дэмжлэг өгөөд бид одоо эрүүл сум, эрүүл ирээдүй гэдэг хөтөлбөрийг
2024 оны намар ингээ батлаад тэгээ эннийхээ өрөөнд бас нэлээдгүй бас бодтойшод хийгээд ингээ явж байгаа. Ер нь бол үзлэг өөрөө иргэндээ ойр байгаад иргэнийг илүү илрүүлэх, за тэр эрсдлээс нуршиж хэрэглэх нь илүү одоо ач холбогдолтой байдаг гэж харж байгаа. Одоо яг энэ эрүүл мэндийн төслийн хэрэгжилт бол танаас өмнө ганц хийгдэж байгаа гэдгээр бас онцлогтой. Тэгэхээр ер нь яг энэ урьдчилан сэргийлэх үзлэг энийг хүлээж авч байгаа иргэдийн хандлага хэр байна? Одоо ингээд жил болгон тогтмолжуулаад ирэхээр бас одоо эрүүл мэндэд анхаарал үзлэг тогтмол хамрагдах нь нэмэгдэж байгаа. Энэ үзлэгийн ач холбогдлын хувьд бол иргэнд илүү ойр болж байгаа. За иргэд бол бас энэ үзлэгт хамрагдаад ач холбогдлыг ойлгож байна. Эрт үеийн онцлогдоод тусламжаа авч байна, мэслэлт орох нь орж байна. Эсвэл хянуулах хэвээр хүмүүс нэг онцлогдож байна. Тэгээ энэний ач холбогдлыг бол манай цэнгэр сумын тухайд бол одоо бидэд яг миний хувьд бол аймгийн иргэдийн бол цэнгэр сумаас гарсан төлөөлөгчөөр ажилладаг. За эмч хүний хувьд бас энэ үзлэгийг цэнгэр сумдаа иргэдэд илүү ойр байлгаад ингэж ажлыг төлөвлөж ажиллаж байгаа. За ер нь бол энэ 19 сумд бас хэрэгжих боломжтой. Энэ бол цэнгэр сум дээр одоо эхний байдлаар хэрэгжиж явж байгаа. Тэгээ үр дүн бол нэлээдгүй сайн гарч байгаа. Ер нь бол одоо 40 орчим хүн энэ үзлэгийн хүрээнд одоо эмчилгээ онцлогоо шинжилгээ, мэслэл эмчилгээ ингээ ороод явж байгаа. Тэгэхээр иргэдэд бол энэ бол маш том давуу тал болж байгаа. Ер нь бол иргэдийн сэтгэл хангамжийн хувьд бол 3 жилийнхаа даруулаагүй, 5 жилийнхаа даруулаагүй гэдэг ийм аягүй олон тохиолдол байгаа. Аймгийн төв орж ирдэггүй ч бас хүмүүс байх. Тэгээ багийн төв дээр бол хүмүүс яаж ил очдөг. Багийн төв дээр бол моцоглолтой морьтой хамаагүй те ирэл үзүүлдэг. Тэгээ энэ чиглэлээр одоо нэг удаа үзүүлээд энэ гэхдээ ганцхан жил ингээ явахгүй. 4 жил ингээд үргэлжлээ явна, дараагийн 4 жил дахиад үргэлжлээ явна. Ер нь бол бид нар одоо манай яамны бодлого ч гэсэн эрт илрүүлэх одоо үзлэгийн хамралтыг сайжруулах, өвтгөөс нь урьдчилан сэргийлэх талтай бол илүү төлөв анхаардаг учраас энэнтэй бас бодлоготой уялдаж байгаа учраас бид нар сум дээр ингээ хэрэгжүүлж байгаа. Дараа бол энэ аймгийн хэмжээнд бас томоор харж одоо хийх боломжтой гэж үзэж байгаа. 5 сард бас яг энэ үзлэг онцлогоо хийх гээд Улаанбаатар хотоос эмч нартайгаа яриад тохирсон байгаа байх. Ер нь одоо хичнээн хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. 5 сард бидэд одоо энэ 2026 оныхоо үзлэгийг төлөвлөж байна. Энэ дээр бол хавдар судлалын үндэсний төв 1-р эмнэлгийн одоо эмч нартай одоо хамтарч ажиллахыг төлөвлөсөн байна. 5 сарын 20-оор энэ бол төлөвлөсөн ярьж байгаа. За энэ дээр бол хамруулах хүний хувьд бол ер нь бол өвчлөлийн эрсдэлтэй бүлэг гэж байдаг. Тэр бол одоо насны бүлгээр авч үзсэн. Дээрээс нь одоо зүрх судас хавдрын эрсдэлтэй ер нь бол 55-аас дээш настай хүмүүс бол заавал нэг одоо хавдрын эрсдэл үүсэт хамрагдах хэрэгтэй байдаг. За зүрх судасны өвчл одоо ер нь сүүлийн үед бол залуучж байгаа. Тэгэхээр энэ бол зорилттой бүлгүүд рүү бид нэрс чиглэнэ. Энэ дээр бол нэг 2-3 мянган хүн ам бол хамрагдах хаа. Энэ бол одоо бид нар 5 сардаа ингээд 3 багийг хамруулах гэж бодож байгаа. За 8 сард дараагийн 3 багийг хамруулад ингээд явна. Тэгээс энэ үр дүнгээ зорилттой төлөвлөгөө чиглэсэн оновчтой үзлийг хийх юм бол бид нар бас урьдчилан сэргийлээд эрт илрүүлээд эмчилгээний онцлогод нь чиглүүлж юм давуу тал гарч байгаа. За энэ бол бусад сумдууд дээр ч ялгаагүйс хэрэгжих боломжтой. За бид эдийн хувьд бол энэ цэнхэр сумыг бас илүү хүн ам олон байдаг. За өвчлөлийн бүтцийн өвчс одоо энэ лигцсний одоо өвчлүүд бас нэлээд өндөр байна. Зүрх судасны өвчлөл өндөр байна. Энэ чиглэлийн мэргэжлийн эмчнэрийг илүү оновчтой байдлаар одоо сонгоод өмнөх жил одоо хийгээ үзэж байгаа учраас бид бас энэ дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Жишээлбэл яг улсын 1-р эмнэлэг хавдар судлалын төвөөс ер нь ямар мэргэжлийн эмчнэр ирэх юм бэ? За 1-р эмнэлгийн хувьд бол дотоод шүүрлийн эмчнэр байдаг. Дотоод шүүрлийн эмчнэрийг одоо бид нар урьж байгаа. Дээрээс нь судасны эмчлийн эмчнэрийг бас урьж байгаа. Дотоод шүүрэл гэдэгт нь бол бамбаа улчирхай одоо булчирхал эрхтнүүдийн эмгэггүй асуудал яригддаг. За бамбаа улчирхай хортой болон хоргүй үсгүүд бол нэлээдгүй бас байдаг. Тийм учраас илүү оновчтой байдлаар бол бид нар жил сонгож байгаа. За судасны эмчлийн эмч, дотоод шүүрлийн эмч нар дээрээс нь бас элэгц хотоодны эмчнэрийг бас урьж байгаа. Хавдар судлалын хувьд бол бид нар бас ер нь бол элэгний хавдар өөрөө нөө өвддгүү. Тэгээд илүү хожим үедээ бас онцлогдох эрсдэлтэй байдаг учраас элэгцсний хавдар эмчнэр, нойр улчирхай хавдар эмчнэр, за эмэгтэйчүүдийн хувьд бол хөхний хавдар бас их дэлгэрүүл аягүй чухал байдаг. Тийм учраас бид нараас хөхний хавдрыг их дэлгэрүүлэх, за дээрээс нь эмэгтэйчүүдийн асуудлыг онцлог эмчлэх асуудал дээр бас төлөвлөгөө анхаарч. Тэгэхээр юм жил болгон бас сайжрал явж байгаа. Өмнө нь бид нар илүү өргөн үрээгээр явжсэн бол одоо илүү наривчлах талдаа одоо орж байна. Тэгэхээр оновчтой байдлаар ямар өвчлөлийн бүтцэнд таарсан тусламж үйлчлэг үзүүлэх хэмжээрээ өрхөө гэдэг бас ярилцаад ингээд төлөвлөлөө явж байгаа. Улсын хэмжээнд 2025 он болон 2026 оны 1-р улирлын байдлаар эрүүгийн хуулийн 17-гийн 12 дугаар зүйлдээ заасан мал хулгайлах гэмт хэргийн 2144 хэрэгт
прокурорын байгууллага хяналт тавьжээ. Энэ төрлийн гэмт хэргийн бүртгэлээр Аранхай аймаг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй аймагуудын нэгт багтаж байна. Тодорхойлбол 2025 он 2026 оны 1-р улирлын байдлаар Аранхай аймагт 190 гаруй мал хулгайлах хэрэг бүртгэгдсэн байна. Тэр дундаа улсын чанартай автозам дагуу байрладаг Эрдэнэ булган, төвшрүүлэх, Цэнхэр, Хотонд зэрэг сумдад хүн малын хөдөлгөөн их, хяналт харьцангуй сул байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг холбогдох байгууллагууд онцолсон юм. Булгаад ирнэ малаа бас алдсан. Алдсан. Жил жирөөсөө алдахгүй байхгүй шүү. Өдөрт ингээ саган малдаад бэлчээрнийгээ шиндэн авцраал готлуулна. Тэгэл ер нь аваа шинд аваад өвчээ шүү манай. Уг нь хатаад яхаа та бид бүр тэр камер замер гэдгийг тавилаа. Нөдлөө хоньёг талыг тастуулаа хөөлгөө уут нөдлөөх нь гоц. Тэ оржины их сүрхий яахан зод таараад өгч үргэдээ тэнгүү нэг жил яахан малаа твэрэхтэй чөмглүүлж авч ягаад тэгээд ерөөсөн шинээр тастаал 2 цаг гал гараад ирсэн чи тастаал аваасан. Эргээд олж авч чадсан. Байхгүй. Ерөөсөө энэ алдсан юм бол олдно гэж байхгүй шүү дээ. Тэгээ ер нь яг тулгай хийгээд байгаа эцэд нь хинбэ гэдгийг одоо сум орнуудаа багцаа байлгүй яах вэ? Зарим нь явж хий тэгэл энэ хууль муулч тэр чинь олон барин ер нь авсан хүн нэг ер нь явуулна авсан техник хураал гэсэн тийм юм шиг байна өө. Тэгсэн ч бас сулгаа багасахгүй байна. Багасахгүй. Уул нэмэгдэх гэсэн юм хулгай бил. Гаднаас чил авдаг баг дотроос чил авдаг юм шиг байна. Хамаагүй амттай хүртэл зам авсан байх юм шүү дээ. Хаасаа шаймгийн улсмус. Тэр нь хулгай гэдэг ер нь хаасаа айгүй ил үссэн шүү. Танаа нутагтаас малын хулгай их байдаг. Байна. Гэхдээ манай энэ хувьд бас гайгүй. Манай бургатай тал чи ер нь бас гайгүй шүү дээ. Ер нь доодрог мал бэлчсэн байхад л ер нь байнга л хариулахтаа дагаж ил явна. Алдсан хүн 15 гэдэг шиг малчдаж туйлцсаар. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй зүтгэж байж бий болгосон мал сүргэн нэг шөнийн дотор алдагдах тохиолдол гарсаар байгаа нь тэдний хувьд хамгийн том сорилт болжээ. Энэ нь зөвхөн эдийн засгийн гар зохирлоор хязгаарлагдахгүй. Малчдын сэтгэл зүйд ч дарамтуулж байна. Иймд малчдын эд хөрөнгийг хамгаалах, хууль хяналтын байгууллагын хяналтыг сайжруулах, малын хулгайн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх, гэмт этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага байсаар байна. Мянган жил эргэх дөрвөн улирлаар сүлэрч, мөрөн голууд нь хөгжүүн горхоор тэтгэгдэн яралцаж, уудам хүндийн актийн төвөргөн хүлгийн үрсэнд сэрж, хөвч тайг хөх толгодынхан сүүдэр хүүшлэн жилээсэн хангай нутгийнхан өрн цагтаагаан золгожээ. Эргэх дөрвөн цаг нэвтрүүлгийн энэ дугаараа Аранхай аймгийн Цэнхэр, Хотонд сумдаас бэлтгэн үзэгч танд хүргэлээ. Цагийн аясыг даган нүүдэлж, ах уй соёл нь байгаль ихтэйгэн шүтэлцэж, эрт хэдүүгэн уламжлал шинжилгээний загт оршин буй энэ нутгийн зон олны аж амьдралыг нэвтрүүлэгтэн тусгахыг зорилоо. Тулгамдж байгаа асуудлуудаа зөв зохистойгоор цэгцэлж чадвал сумын төвийн хөгжилж, хүн ардынхаа хэрэгцээ шаардлагад нийцэн дэвжин дээшлэхийн үндэс болох нь дамжиггүй. Хангай нурууны салбар уулс, орхон тамирын хүндээд нар налайж, хур тэгшэрсэн сайхан зүүн айлчлахын ерөөл өргөн буцаж байна.